За бүгдээрээ сайн байцгаана уу? Розли таарууд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзахад бэлэн болсон байна. За өнөөдрийн маань мэрэг маш сонирхолтой мэрэг байх болно. Энэ бол та 2026 оны гал моржилдээ бэлэн үү гэсэн юм сэдвээр хийх болно. Бүгдээрээ уншлагаа эхлүүлцгээе. За 3 чулууны маань сонголт. За групп 1 та гал моржилд бэлэн үү? Групп 1 Ace of Wands гэсэн картын сонголт маань гарч ирлээ. За групп 2 Seven of Vessels буюу Seven of Pentacles. За 3 дахь карт маань Nine of Vessels гэсэн энэхүү 3 картын сонголт маань гарч ирлээ. Тэгэхээр энэ бол Ace of Wands бол групп 1 эхнээс нь хэлье. За групп 2 7 аяг Seven of Cups гэсэн үг. За дараагийн карт маань Nine of Cups. За энэхүү картын 3 картын сонголт гарч ирлээ. За тэгэхээр та бүхэн маань хамгийн их таалагдж татагдж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлах хэлж байна. Групп 1-ийнхэн маань Ace of Sticks гэсэн Ace of Wands гэсэн картын сонголтыг авсан байна. За тэгэхээр энэ бол та өөрийнхөө гарт бүх зүйлийг хатгасан гэсэн ер нь бол уг санаа байгаад байгаа. За Sticks карт маань ер нь бол дотоод хүч зэргэх уран зориг орох нэг юм хүч чадал амтагдах гэдэг шигтэй ер нь бол нэг тиймэрхүү энерги байгаа. Уг нь бол сонголтын карт бол маш nice. За гэхдээ бүгдээрээ мэдээж өдрөөсөө дэлгэрэнгүй авах болно. За 2026 онд та бэлэн үү? Эхний карт Hermit карт маань гарч ирлээ. Хоёр дахь карт Ace of Wands карт маань дахин гарч ирсэн байна. За ер нь бол дэлгэц маань маш том харагдаж байгаа учраас жоохон картуудаа нашлуулна. За Temperance. За энэ карт авъя. Queen of Pentacles. Six of Cups. Групп 1 дэлхийн карт маань Nine of Cups. За эдгээр чинь бүр бөөнөр унаад ирдэг шүү. За хамгийн доотлоо Two of Pentacles шийдвэр гарвалт Hierophant доотлолт нь Star. За энэний доотлолт нь юу вэ? Judgment. За энэхүү картуудаа энэ дээр гаргачнаа. Transformation гэсэн карт маань байна. Six of Pentacles. За тэгэхээр штэ групп 1-ийнхэн бол nice. За та бүхэн маань таард үзээд уншиж байгаа удаж байгаа бол энэ картуудаа хараад баярлж байгаа ах гэж найдаж байна. Олон хүмүүс ер нь бол баг ингээд уншлагаа аягүй сайн мэддэг болчихсон байгаа штэ. За тэгэхээр дэлхийн карта энд тавьчих. За тэгэхээр үнэхээр та 2026 онд бэлэн байна. За Hermit картаар хэлж байна. За ер нь бол бидний ганц зорилго байгаа ер нь эдийн даалт тухамсар гэдэг зүйлийн утга учирыг ойлгох нь залуучууд маань ч гэсэн өндөр хөгшин настай хүмүүс маань ч гэсэн ер нь бол ойлгож чадвал
энэ хорвоо ертөнцийн ер нь бол миний хувьд амьд явсны гавьяа гэж хэлнэ. За тэгэхээр энэ юг юу вэ гэхээр Hermit яагаад одоо эхэлж ийнэ гэхээр одоо эхэлсэн учраас нэг ийм зүйлийн талаар ингэ яриад байгаа шүү. За тэгэхээр Hermit маань яг иймдээ дотоод сэтгэл рүүгээ өнгөх, өөрийнхөө утга учирыг ойлгох гэсэн ийм ухагтгуун байдаг. За Ace of Wands бол таны сонголтын карт, 2 дахь картн дээр гарч ирлээ. За энэ бол танд үнэхээр одоо хүчин чадал чинь дуусаагүй байна, мохоогүй байна. Танд нөөц бол ариун байгаа шүү гэдгийг илтгэж байгаа хэсэг юм аа. За тэгэхээр нөөц гэдэг чинь ер нь бол ингээд шавагддаг зүйл байгаа даа шүү дээ. Хүн эцсийнхэн одоо тамирыг бараат жолтгой гэдэг шиг те хүн ингээд урагшлаад явдсан шүү дээ. За жишээ нь ингээд тамир барагдчихлаа. Би ингээд одоо ингээд унлаа гэд ингээд унаад магадгүй юу ч хийдэггүй хүмүүс байдгүй те. Гэхдээ тамир барагддаггүй гэвэл тийм шүү. За энэ бол дараагийн сэдв. Таны бол тамир барагдаагүй байгаа буюу танд дотоод хүчин чадал нөөц чинь бол маш их гоё байна гэсэн. За Temperance карт маань гарч ирсэн нь та одоо юу гэдэг баланс гэдэг те яг амьдралын чухал баланс гэдэг зүйлийг бол үнэхээр ойлгох, ухаарах одоо төвшөнд байна. За Temperance бол чухал гэдгийг та мэдэж байна. За Queen of Pentacles. За магадгүй нэгдүгээр группийнхан маань ямар нэгэн байдлаар хүнтэй гэрлээгүй суугаагүй байгаа бол танд одоо боломж гарах нэ. За яагаад Six of Cups карт маань soulmate-ийн карт. Яг хажуудалд нь гараад ирсэн маа карт шүү дээ, тэ. Тэгэхээр та хэрвээ single бол найз залуутай болох нь байна. Хэрвээ танд магадгүй хорвоо ертөнд маш гоё таны нэгэн одоо юу гэдэг хамтрагч. За soulmate гэдэг чинь ерөөсөө ингэж те яг хайртай хүн байж болно, таны насны хань байж болно. Мөн таны хамгийн сайн хувилбарыг гаргаж ирэхээр хичээж байгаа. Хичээвч хамгийн сайн хувилбарыг чинь гаргаж ирэх хин нэгэн тийм хүн таны амьдралд гоё шинээр орж ирнэ гэсэн. Энэ бол blessing буюу энэ бол адислал юм аа. За judgment бол таныг ямарваа нэг юм их те гоё өөр өнцгөөс хараач ээ. Wake up тэ сэрээрээ гэдэг ийм wake up call байгаад байгаа. За тэгэхээр та өөрийнхөө одоо юу гэдэг олон жилийн туршлагаар те энэ бол зөв юм а гэсэн магадгүй тийм зарчим байдаг. Өөрийн үзэл бодлоосоо хазаадгүй бол одоо ямар нэгэн байдлаар өөрийгөө баг зэрэг эвдэх боломж гарч ирж байна. За дэлхийн карт бол миний хувьд энэ judgment-ийн араас гарч ирэх ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл дэлхийн карт маань ер нь бол ending төгсгөлийн карт. За юу дуусч байгаа вэ гэхээр таны магадгүй те одоо та өөртөөгөө ингээд маш гоё гүнзгий холболт хийж чадсанараа олон одоо миний одоо юу гэдэг оноос өмнө хийсэн мэрэг байгаад байгаа те тэрхүү мэрэг маань юу хийсэн бэ гэхээр өөрийгөө олж таних далд ухамсар гэдэг зүйлийг ойлгох. За Knight of Cups, Wheel of Fortune бол та ер нь бол амьдралд хандах хандлага маш гоё нээлттэй, маш гоё чөлөөтэй те амьдралыг хайрлаж эхлэх нэ. За Wheel of Fortune амьдралын хүрт те амьдрал урсдгаараа урсна. Ямар нэгэн байдлаар та тэр хүрээд тэгнэ, энэ хүрээд ингэн гэхгүйгээр ер нь бол нөгөө амьдралаас маш гоё амьдралын одоо аз жаргал таашаал гэдэг зүйлийг мэдрээд явах нэ. За Ten of Cups энэ бол аз жаргалтай гэр бүлийн карт. Ер нь бол та үнэхээр тэ hermit үнэхээр та өөрийнхөө дотоод хүнтэй холбогдож чадхал юм бол та үргэлжийн мөнхөд аз жаргал гэдэг зүйлийг одоо мэдэрч амьдрах болно. За аз жаргал гэдэг зүйл маань тэнцүү зүгээр л амар амгалан те. Аз жаргал гэдэг зүйл одоо юу гэдэг дандаа аз жаргалтай байгаад ахгүй. Зүгээр амьдралд асуудал одоо тохиолдох нь тодорхой юм. Тэрийг бид нэр давж гарах нь тодорхой юм. Давж гарснараа биднэрт дахиад нэгэн сайн сайхан зүйл тохиолдох юм гэдэг нэг ийм циклэл байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Дандаа жаргаад байвал ер нь бол тийм нэг чаленжгүй амьдрал бол яг хүнд хэрэгтэй юугүй юу бас жоохон бодох хэрэгтэй тий. За Chariot бол will power маш гоё зориг, хүч тий босч ирэх хоёр хөл дээрээ бат зогсоод тэнцвэртэйгээр бүх зүйлийг маш гоёор харах энэ хүч чадал.
За Chariot маань юм хар цагаан хоёр морь байдیں۔ За би энэ хар цагаан хоёр морийг юу ч хэлэх дуртай вэ гэхээр энэ бол таны сайн сайхан тал, нөгөөх нь муу тал тий. Өөрийнхөө бүх талыг хайрлана гэсэн үг. Өөрийнхөө сүдэр талыг ч хайрлана, өөрийнхөө сайхан талыг ч хайрлана. Ингэж чадсанараа та яг дундын баланс гэдэг зүйлийг барьж авснараа л энэ амьдралд маш гоё сэтгэл хангалуун эрх чөлөөтэй амьдрах хэрэгтэй тий. За Star бол ер нь бол хилингийн карт. За энэ дэлгүү барьсан хүн маань дэлгүүний Star. Энд Star. Star бол таны зүрх сэтгэл өөрийгөө бүрэн эдгэх боломжтой юм аа гэсэн үг. За Hierophant бол за түрүүний хэлсэн blessing гэж ярьсантай маш гоё ажил таныг хардаг тэнгэр гэдэг шигтэй таныг үргэлж одоо харж түшиж хайрлаж явдаг ийм blessing өгдөг тэнгэр байж болно. Нөгөө талаасаа Six of Cups буюу таны амьдралд орж ирэх тэр нэгэн хүн таны хувьд амьдралын чинь баатар байх нэ. За Four of Pentacles маань байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай амьдрал гэсэн үг. За яг ер нь бол Four of Pentacles карт маань жоохон comfort zone-ы карт байдаг. Гэхдээ би энэ дээрээс бол Four of Pentacles-ыг маш гоё те өөрийнхөө байгаа зүйлд сэтгэл хангалуун аз жаргалтайгаар амар амгалантайгаар бүх зүйлээ хайрлаад урагшилж байгаа тэр нэгэн хүнийг харж байна. За энийг бол би ер нь бол жоохон сөргөөрөлчих гэдэг те. Гэхдээ энэ бол миний хувьд өнөөдөр юм уншлаганд бол тийм биш. Энэ бол те ингээд Pentacles-а цаанаа өлгцэн, хоёр Pentacles-а барьсан, хацар нь одоо бас ингээ ягаарцсан те. За энэ бол яг өөрийнхөө дотоод үүдэл, өөрийнхөө хүч чадалд найдах, өөрийгөө олох, өөртөө итгэлтэй болох гэдэг энэ үнцэг шүү. За тэгээд ер нь бол маш гоё тэ амжилт хүсье. Ер нь бол одоо тэ таны одоо эцсийн одоо ингээд базаад хэлэх юм бол энд Ace of Wands Ace of Wands Chariot карт маань таны одоо 26 онд хэр бэлтгэлтэй байгааг бүрэн төгсөөр нь харуулах боломжтой карт юм аа. Энэ бол та өөрийнхөө бүх талыг хүлээн зөвшөөрөөд маш гоё баланстайгаар хүч чадалтайгаар урагшилж байгаа ийм хүчтэй карт. За тэгээд групп 1-ийнхандаа үнэхээр томоос том амжилт хүсье. Тэгээд зарим зүйлийг авах гээхийн ухаанаар мэдээж хандна. Та өөрийнхөө одоо юу гэдэг өөрийнхөө хувьд бурхан тий бидний танд илгээж байгаа энэ мессеж бол таны чихээр ороод бодлоор чинь шүлтүр хийгээд тэгээд танд үлдэх ёстой нь үлдээд гарах ёстой нь гарах ийм зорилготой юм байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань Seven of Vessels буюу Seven of Cups. За энэ карт маань ер нь бол одоо энгийн нөө таро картн дээр маань 7 аяга байдаг тийм. За тэгээд 7 аяганд маань маш олон төрлийн зүйлүүд байдаг. За ер нь бол энэ картыг яг тийм гэд хэлэхэд бол надад хэцүү. Яагаад тэгэхээр энэ карт маань хоёр утгатай ядаж байгаад гэдэг шиг. За нэгдүгээр утга нь бол маш гоё хүсэл мөрөөдөлтэй. Бүр танд хязгааргүй маш гоё олон хүсэл мөрөөдөл алсын хараа бий болжээ гэж хэлж болно. Нөгөө талдаа нөө эсрэгээрээ та алийг нь хийхээ мэдгүй байгаа буюу төөрсөн байгаа гэсэн ийм хоёр вариант байдгийг. За тэгэхээр энд яг ямар вариант нь танд байна вэ гэдгийг бүгдээрээ одоо картнуудаасаа гаргаж ирэх болно. За өнөөдөр энэхүү картаараа уншлага хийж байна. За групп 2 Seven of Vessels юу 7 картн дээр маань ямар карт унчваа. За бүгдийг авъя да. Ер нь бол талбай маань маш гоё том байгаа учраас картууд авахар шийдлээ. Учиртай л унаж байгаа байх гэж найдаж байна.
За групп 2 Temperance. Групп 2. За групп 2-ын хонч ерөөсөө картууд нь өөрсдөө бүр суглуулахгүй өсөрч гарч ирээд л байгаа юм байна да. Групп 2. За энийг авъя. За хамгийн доотлолтоо Transformation гэсэн карт маань гарч ирж байна. Six of Pentacles. Transformation карт маань за энд харагдахгүй байна тий. За энд тавьчих. За тэгэхээр Transformation бол change өөрчлөлтийн карт. Eight of Pentacles, Six of Pentacles. За ер нь бол нь штэ. Eight of Cups буюу 8 аяг картаар эхлээд Death буюу одоо өөрчлөлт гэсэн картаар төгсгөл болж байна тий. За тэгэхээр энд юу байна вэ гэхээр нөгөө нэг уншлах хэлхээс өмнө хэлсэн нэг бол та маш гоё алсын харааг харсан, нэг бол та төөрсөн тий. За би бол хоёр дахь вариант буюу төөрсөн гэдэг вариантыг авлаа. За Eight of Cups карт маань ер нь бол танд үйлчлэхгүй байгаа, таны сэтгэл санааг өргөж чадахгүй байгаа зүйлүүдийг амьдралаасаа явуулах буюу байгаа газар нь үлдээгээд урагшлах гэсэн үг. За юу гэхээр өчигдөр бол тий одоо айл үшээ дууссан. Бид нар одоо жишээ нь өчигдөрт очиод юу ч хийж чадахгүй тий. Өнөөдөр бол бидний амьдрал маш сайхан өрнөж байна. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй ч мэдээж хэрэг бид нар үргэлж ирээдүйн талаар төсөөлөн бодож vision буюу алсын хараагаа харж маш гоё жаргаж амьдардаг хүмүүс байгаа. За тэгэхээр та бол үнэхээр одоо болохгүй байгаа та яаж чижээгээд өөрчилж чадахгүй зүйлүүдийг та яг ардаа орхиод урагшилж байна гэсэн үг. Энэ бол үнэхээр зөв шийдвэр. За Lovers буюу хайр дурлал гэсэн карт маань гарч ирж байна. Ace of Cups тий. За тэгэхээр ер нь бол та өөрийнхөө дотоод зүрх сэтгэлээс өөрийнхөө магадгүй энэ одоо амьдралд тий үнэхээр нөгөө unconditional love гэж үгдэн яг ийм ямар ч болцол тавьдаггүй хайр. Мэдгүй яаж ч энэ картаа хараад надад Ace of Cups араас нь гарч ирсэн учраас Justice гарч ирсэн учраас тий. За тэгэхээр ер нь бол ямар нэгэн болцолгүй хайр гэдэг бол маш гоё урт удаан хугацаанд үнэхээр одоо аз жаргалтай байлгаж чадах тэр нэгэн зүйл тий. Та тэр хүнийг яг байгаагаар нь буюу сайтай муутай бүх зүйлээр нь хайрлах гэсэн тий. За тэгэхээр та магадгүй одоо 26 бол таны хувьд маш ийм нэг тодорхой байгаа зүйл бол та яг өөрийг чинь ч юм уу та өөрөө ч юм уу те ямар ч олзлгүйгээр хайрлах хин нэгэн сайхан хайр сэтгэлтэй учрах нэ. Энэ Air of Cups хэрэггүй зүйлээ та ачаагаа хайж чадсанараа танд ирж таны тэ нөгөө нэг сул одоо гоё орон зайд та одоо магадгүй те ийм 8 ийм болохгүй зүйлүүдийг хайчаар таны дотоод сэтгэл яг баг зэрэг гоё ингээд нэг хөнгөрсөн орон зайд чинь маш гоё зүйл орж ирж байна гэсэн. Энэ бол just буюу та шудраг байлаа те. Шудраг байлаа өөрийнхөө зохицуулж чадахгүй орхилоо. Танд хорвоо ертөнц бас шудраг хандж байгаа буюу маш гоё одоо бэлгийг өгөх нэ. За Queen of Wands карт бол одоо юу гэдэг за эмгтээлийн энергитэй карт. Энэ бол маш гоё юм бас л тэ юм нэг хүчрхэг таны эргэн тойронд хүмүүс байх дуртай та хүмүүст нөлөөлдөг тэ хүмүүс таныг хараад одоо юу гэдэг ингээд нэг юм дагах тэ нэг юм үлгэр дуурайл авах ч гэдэм үү тиймэрхүү байдал
та бол тэр хүмүүст үзүүлж чаддаг. За эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, аль нь ч байж болно. За High Priest маань маш гоё одоо magical нууцлаг одоо юм сүнслэг карт маань байгаа. За тэгэхээр бүгдээрээ тэр картыг дараа тодруулъя. За ер нь тодруулъя гэж мартдаг байгаад байгаа. Тэгэхээр мартахгүй гэж байна. За Four of Wands карт маань бол маш гоё тогтвортой харилцаа. Тэ? Энд lovers байна. Энд Four of Wands дахиад нөгөө энд ардталтаа барьсан цэцгээ нөгөө хүмүүс маань урталтаа гаргаж ирээд нөгөө охиндоо ингээ өгч байна. За тэгэхээр ер нь бол хэрвээ таны амьдралд маш гоё ингээд одоо хайр орж ирсвэл та түүнийг маш сайн анзаараарай тэ. Магадгүй тэр таны үнэхээр одоо blessing буюу одоо хорвоо ертөнцөөс өгч байгаа одоо бэлэг байж болно шүү. За Temperance карт маань та маш гоё баланстай байх ёстой гэдэг карт. За Five of Swords, Four of Swords карт бол за Five of Swords бол ерөөсөө ингээл тэ сэлмээ барьжаал ер нь бол үдэлцээд байдаг карт. За тэгэхээр ер нь нэштэй одоо энэ морьжил биднэрт маш гоё зүйлүүдийг маш ихээр нь өгнө. Гэхдээ сул тал нь юу вэ гэхээр та хэрвээ буруу арга барилаар, буруу характераар, буруу зан хавиртай явбал танд оноолт нь илүү хүнд тусах болно гэсэн үг. Яагаад гэвэл одоо маш их ийм магадгүй тэ ийм цэвэрлэгээ гэж хэлэн тэ одоо явагдаж байгаа. За энийг одоо юу гэж хэлмээр юм бэ? Ер нь бол нөгөө зөв амьдрал зөөлөн замбулан гэж ярьдаг шиг та энд зөв амьдрах хэрэгтэй байгаа гэсэн үг шүү. Хүмүүстэй тэрсэлтэй хэрэггүй, ямарваа нэг юм руу яараад хэрэггүй, ямарваа нэг шийдвэр гаргаж аваад заавал жижиг шийдвэр бол 3 цаг бод, том шийдвэр бол 3 өдөр бод. Ингэжээч хөдлөхгүй бол та фейлтэн гэсэн үг. За Four of Swords бол яг тэр тэ байгаа за нам зогс бод тэ танд энэ асуудлууд байгаа ч гэсэн нөгөө асуудлуудтайгаа эвлэрээд энэ асуудлуудаа маш гоё зөөллөд бодоод тэгээ энд одоо ингээд нүдэ анаа тавьчихаас тэ нөгөө суурдуудаа ингээд барьсан тэ. За тэгээд явбал таны хүсэл мөрөөдөл үнэхээр биелэх боломжтой жил байх нэ. Буюу Nine of Cups карт маань одоо wish хүсэл мөрөөдөл биелнэ гэсэн юм карт байдаг. За Ace of Swords бол бүх зүйл тодорхой гэсэн зүйл тэ. За тэгэхээр энэ дээр бол ерөөсөө л танд анхаарах ёстой одоо хитгэн зүйл байна. За тэр нь юу вэ гэхээр энд маш хурдтай шийдвэр гаргаж болохгүй, хүмүүстэй муудалцаж болохгүй, хүмүүсийн одоо босож болохгүй, тэ хүний одоо юу гэдэг зориг, урам зоригийг мохоож болохгүй ч гэдэг юм те. Ер нь бол энэ зургийг харах юм бол цаадалд нь нэг хоёр хүн те тугаа ингээд цагаан туг орцсон та буул ууг нь бол ялчлаа л да. Гэхдээ та хин нэгийг шархтуулахаасаа өмнө айгүй сайн бодож хөдлөх ёстой гэдэг л үнцэг шүү. За Seven of Vessels маань жоохон төөрөгдөл гэж бид нэр орчуулагдсан тий. За төөрөгдөл яагаад гэж асуувал төөрөгдөл одоо энд байгаад байна. Буюу Death card маань бол юм одоо юу гэдэг өөрийгөө өөрчлөх карт. Өөрийгөө бүр ингээд нөгөө талд нь гаргаж ирнэ гэсэн үг. За тэгэхээр нөгөө Ace of Cups карт маань те та энд бол маш том одоо өөрчлөлт явагдах буюу та хэн чадахгүй зүйлээ үлдээнэ. За Six of Pentacles бол та хүмүүст маш гоё өгөөмөр байгаарэ те одоо нинжин байгаарэ нэгээ гомдоох шаардлага байхгүй. Хин нэгийг басаж болохгүй гэсэн. За Eight of Pentacles бол та энэ зүйл дээр бол хичээж чадна. За Nine of Pentacles вау те энэ бол маш гоё. Nine of Cups, Nine of Pentacles та санхүүгийн хувьд ч маш гоё боломж гарч ирэх нь өөрөнд хичээл зүтгэлийн ачаар та үнэхээр ингээд те одоо маш гоё хөнгөн болж чадсанараа л ингээд хийж бүтээх, шинэ хүн орж ирэх, шинэ хамтрагч орж ирэх те ингээд бүх юмд маш гоё нээлттэй байгаад байгаа байхгүй. Хуучин зүйлээ үнэхээр ингээд хүн ингээд аваад ингээд ороод ирвэл хаана нь тэр гоё шинэ зүйлүүд чиний дотоод сэтгэлийн орон зайд багтахгүй те багтахгүй. Тэгэхээр энд хамгийн ихний карт бол маш гоё нь орхиж байгаа гэсэн. Та бүр одоо жишээ нэг бодъё л да таны
дотор ингээд нэг юм 8 шиг чулуу байла тий. За ингээд нэг чулуу шиг гэж нэг мэдрэгдэв л да тий. Одоо зүрх сэтгэлийг бид нар яг тэг хэмжиж болохгүй тий. Тэгэхээр барьж болохгүй. Тэгэхээр яг зүгээр нэг юм материалын зүйлээр ингээд одоо юу гэдэг одоо төсөөлөд бодвол 8 шиг зүйл хайчихсан. Тэгэхээр танд 8 шиг шинэ зүйл орж ирнэ гэсэн үг. За тэгээд ер нь бол бүх юм сайхан. За High Priest карта бүгдээрээ Oops. Юу вэ гэж бодсон. Тэгээд тодруулъя гэж бодсон. За ер нь бол нь штэ. Групп 1-ийнхэн маань, групп 2-ийнхэн маань айгүй их сайн бодоорой. Ер нь бол маш их юм яарч адгаж юм хийж болохгүй гэсэн надад тийм мэдрэмж байна. Яа тэгэхээр хүзрүүд нь хүсэрч гарч ирээд л те. Энд нэг хүзрээ холсон ч хамаг тийшээ сарлж боторч унчих гад нөгөө хичнээн энэ уншлага гоё сайхан байж болох ч гэсэн та хэрвээ өөрийгөө дарж газар тоолж чадж байгаа бол энэ таны бас нэг маш том амжилт шүү. Болж бүтгэнэ, бүх юм сайхан болох нэ гэл те. Тэнгэрт нисээд байвал ер нь бол та буруу тийш явна гэсэн үг. Яагаад гэвэл гал моржил өөрөө ингэж хүмүүсийг маш их сэтгэлийн донслохож те хурдлуулах гэж маш хичээх болно. Тэрэн дээр хэрсэн фейлдэж болохгүй шүү. За High Priest нэг яах гэж хараад байгаа. Би бас өөрөө зайлахгүй байна. За Eight of Pentacles, in the Eight of Pentacles, Six of Pentacles энд байсандаа энд байна. Ten of Pentacles энэ бол эд хөрөнгөтэй холбоотой дандаа Pentacles-ууд гарч ирж байна те материалын зүйлстэй холбоотой. Энэ дээр бол би бол таныг яг үг авах гэдэг зарчмыг маш сайн мэдэж ухаалаг байгаарай. Мэдрэмжтэйгаараа өөрийнхөө мэдрэмжийг маш сайн сонсоорой л гэж хэлэндээ. Ер нь бол Six of Pentacles бол ижил тэнцүү үг авах зарчим гэсэн үг. Ер нь бол энэ те Justice card гарч ирсэн. Six of Pentacles 2 удаа гараад ирлээ. Eight of Pentacles 2 удаа гараад ирлээ. Ер нь бол энэ юу өгүүлээд байна вэ гэхээр одоо нөгөө win to win гэл нэг ярьдэн шүү дээ. Аль алиндаа ашигтай байх зарчим гэдгийг аюу сайн одоо баримтлах ёстой. Хуулийн дор гэдэг шиг бүх юм маш гоё одоо шудраг, эрүүл хайр, unconditional love гэлтэй одоо ингээл гоё юмнууд ингээ уншигтаад байна шүү дээ. Тэгэхээр тэр зүйл бол шудраг зарчим дээр л үндэслэх ёстой гэдэг ийм өгүүлбэр байна. За ингээд групп 2-ын маань уншлагын хүрээд өндөрлөж байна. Тэгээд бас гоё уншлага унших гоё байдаг. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа, баяртай. За ингээд бүгдээрээ 3 дугаар группийн уншлагыг эхлүүлж байна. 2026 онд гал моржилдээ та бэлэн үү? За Nine of Cups карт маань ер нь бол маш гоё хүсэл мөрөөдөл биелэн гэсэн карт байдаг. Нөгөө талаасаа та энэ дээр хүсэл мөрөөдөл биелж болох ч одоо selfish гэж үгдий. Амин хувиа хичээх үзэл гэж яддаг хгүй. За тэр бас байж болно. Тэгэхээр бүгдээрээ яг юун дээр та бэлэн байна, бэлэн бос байна гэдгийг хөдрнөөс асууцгаая. За групп 3 Hierophant картаар маань эхэлж байна. Empress, Six of Swords, Hermit, wow, Ten of Cups, за Devil, Knight of Swords, Eight of Pentacles,
Nine of Pentacles, Six of Cups, King of Swords. За хамгийн доотлоо Knight of Wands гэсэн карт байна. За бүгдээрээ Devil карта эхнээс нь жоохон тодруулчлаа. Тэгвэл бол Devil card way. Devil. What's the devil? Knight of Cups. Three of Wands. King of Wands. Two of Swords. Temperance. Nine of Wands. Five of Cups. Yeah, I see. За тэгэхээр ер нь бол шүү дээ. 2 3 дугаар группийнхан бол тунд ажгүй. Ер нь бол одоо 3 группийнхан маань маш гоё уншлага болж байна. 2026 онд бүгдээрээ ер нь бол маш гоё бэлтгэлтэй орж байгаа юм байна. Ер нь бол тэ онцлог жилээ мэдэрсэн юм байна. За тэгэхээр бүгдээрээ яасан байх нь вэ? Тэгэхээр энд бол ганцхан сануулах ёстой зүйл байгаад байна. За тэр нь юу вэ гэхээр та маш удаан хугацаанд хин нэгнийг хүлээсэн буюу тэр нэгэн хүн таны магадгүй зүрх сэтгэлээс гарч чаддгүй байж болно. За энэ ажилч байж болно. Эмэгтэй хүн ч байж болно. Ямар ч байсан таны сэтгэлийн гүнд ийм нэг одоо юу гэдэг нь тэр одоо жишээндээ тэр ажил надад байсан бол гэл те эсвэл тэр эмэгтэй тэр эрэгтэй л надад байсан бол гэд ингээд хүлээгээд шунан одоо тэмүүлээд байгаа тэр зүйлийг маш гоё логиктойгоор одоо юу гэдэг юм бодож тэ өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож зөв шийдвэр гаргаж тэр зүйлийг амьдралдаа оруулж ирэх гээд байгаа шаардлага байхгүй гэсэн үг. Яа тэгэхээр ер нь бол хитрхи нөгөө шунсан хитрхи одоо хайрлсан ч гэдэм үү те тийм зүйл таныг хитрхи өвдөгдөг буюу таны маш олон жилийн хугацаанд магадгүй та хичээж бэлтгэж те одоо суурай одоо одоогийнхоо байгаа энэ нөхцөл байдлыг та үүсгэж чадсан гэсэн үг. За юу ч гэж болно те одоо залуучууд маань зүгээр одоо ээж автагаа гэр бүлтэйгээ амар тайван сайхан аз жаргалтай амьдарч байна. За нөгөө талаасаа гэр бүлтэй хүмүүс маань илэг бүтэн ингээд үр хүүхдтэйгээ аз жаргалтай сайхан амьдарч байна. Гэтэл хитрхи ингээд те болохгүй ингээд бүр айл уушиг ингээд өнгөрцөн юмд тэр зүйлийг ингээд үлдээ тэнд шунаад хэрэггүй гарч ирсэн ч гэсэн тэр зүйлийг одоо сайн бодох хэрэгтэй. Энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдгийг өөрийнхөө сөүлэс буюу зүрх сэтгэлээсээ өөрийнхөө сүнсэн биенээс мэдэрч асуугаарай. За Hierophant бол тэ уг нь бол та одоо ийм blessing гэдэг шигтэй ийм энэ Hierophant бол бас гоё л байгаад байна л да. Энэ бол одоо ийм лам санваартан тэ ийм айгуу тийм vice мундаг мэдлэгтэй ийм хүн гэсэн үг. Ер нь танаас дээгүүр төвшний зиндатай. Яагаад гэвэл та энэ хүний урд ингээд сүгдөө суцсан түлхүүр өрсөн байгаа. За тэгэхээр ийм хүн таны амьдралд одоо маш их гоё зүйлийг ингээд оруулж ирж байгаа, оруулж ирсээрч байх болно гэдэг шигтэй. Та энэ хүний одоо хэлсэн үгээр замналаар одоо урагшилж болно гэсэн. Одоо сайн сайхан зүйлийг өөртөө одоо шингээгээд ойлгоод те ухамсарлаад ингээ гоё явж болно гэсэн. За Empress бол одоо та ер нь бол Empress нь мэдээж эрг эмгтээлийн энерги дээр нь маш гоё бүхнийг өөртөө татаж байдаг
ийм одоо гэгээлэг энерги гэх юм уу да. Тэ энэ одоо энэ зүйлд амьтан амин гэдэг ийм гоё энергитэй чинь ингээ хүн байлаа гэхэд эд хөрөнгөд чинь ингээ татагдаал тэ. Одоо хүүхдүүд жойрхон байх гал амьтан жойрхон байх гад гэдэг шиг ер нь бол энэ хүн одоо эмперсийн энерги бол маш гоё энерги гэсэн. За hermit бол үнэхээр гоё дотгошоогоо өөр лүгөө чиглэж чадчихээн. Ер нь бол ингээ хүмүүс айгүй гоё дотоод цэргэлт энэ одоо бомбын иргэн эхэлсэнтэй холбоотойгоор hermit гэдэг карт маань бол ер нь бол нэлийн гарч ирдэг боллоо. Энэ бол та зүрх сэтгэлээ ангааж чадчихээн, өнгөрсөн зүйлийг явуулж чадчихээн, тэнд нь үлдээж чадчихээн. Өнгөрсөн зүйл рүү хизээж бид нар буцаж юм хийдгүү гэдгийг ойлгож чадчихээн. Биднэрт өнөөдөр байгаа бид нар маргаашийг яг төсөөлөн бодож болохоос ш өнгөрсөн зүйл дээр бид нар юу ч хийж чадахгүй буюу бидний ардлын нуруунд те ардталт байгаа зүйл бол аль үшээ ингээд замхраад уг нь бол алга болох хэрэгтэй байгаа те тэнд очиод бид нар юу ч хийж чадахгүй учраас гэсэн үг. За тэнд мэдээж хэрэг бидний артал буюу өнгөрсөн зүйлд маш олон сэтгэлийн шарах одоо те маш олон зүйлүүдийг бид нар өнөөдөр хүртэл ингээд даван туулаад явж байгаа. Яагаад тэндээс ингээд нэг юм хэрэггүй зүйлийг бид нар ингээд чирээд яваад авах ёстой юм бэ гэдэг асуултын хариултыг hermit өгдөг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ бол маш гоё гэсэн үг. За дээр нь Six of Swords карт маань та тэ юм одоо нүүдэл хийж байна гэсэн үг. Байга заасаа хөдөлж байна. Гэдэг нь одоо нөгөө урсгал уус гэдэг зүйл маань маш гоё цэвэрэдэг. Тэ тогтмол усвал өмхөрдөг, гэлжирдэг гэл нэг зөндөө юм аа штэ. За тэгэхээр ер нь бол та ингээ мувмент хийж байгаа буюу та өнгөрснийг ардаа орхиж байна гэсэн үг. Ер нь бол Six of Swords. За Nine of Swords карт маань жоох юм хурдан хөдөлгөөнтэй карт байх гэдэг. Асуудлыг шийдэх гээд яраад хэрэггүй буюу энэ магадгүй Six of Swords бол жоох юм хурдтай хийгдэх зүйл бишээ. Энэ бол хурд гэхдээ моржилд хитрхи хурдалж болохгүй. Моржилд бид нар хоошоо алхах биш. Ямарваа нэгэн шийдвэр туллаа шууд шийдээд урагшлал фейлд нь зогслоо, бодлоо, шийдвэрээ гаргалаа, урагшлаа. Урагшаад шийдвэр гаргацсны дараа бол та хамаг хурдаараа хичээгээд ажиллаж болно гэсэн үг. Зүгээр шийдвэр гэдэг зүйл дээрээ л зөвгүй буруу юу гэдэг дээр маш гоё зогсолт хийж аваад бодох ёстой. За гал моржил маань бас нөө галтай холбоотой маш олон ийм асуудлууд одоо тулгарч магадгүй байгаа гэсэн тийм сигнал байсан. Тэгэхээр та бүхэн маань ер нь бол хүмүүсийн хэлж байгаагаар те нөгөө одоо галын тохиоллоо шалга гэртээ ийм нэг гал унтраачдаг нэг жижигхэн хэрэгсэлтэй болгоч гэдэг юм уу те. Ер нь бол нэг иймэрхүү зүйл яригдж байгаа. Би тэрийг бол нөхөө оргуу зүйл биш гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхэн маань тэрэн дээр бас анхаараарэ тий. Яагаад чи Nine of Swords надад нэг тийм мэдрэмж өгч байна. Nine of Wands карт маань бас та жоохон хурдлах гээд байгаа гэдгийг сануулад байна. Энэ бол тань та тий. За яста жинхэнэ л нөгөө тий. Нөгөө морь жил энд морь онц тий. За энэ бас морь байна тий. Яг энэ морь жилд л яста нөгөө нэг алаад өгье гэдэг шиг тий. Нөгөө морь онц хурдлах гээд байгаа байхгүй юу? Гэтэ үгүй шүү. Энэ бол тэгж шийдвэр дээр бол ингэж хурдлах бол ерөөсөө хэрэг байхгүй шүү. За Six of Cups nice энэ танд одоо тэ маш гоё юм хамтрагч маш гоё танд туслах таны яг одоо зүрх сэтгэлд нийцсэн хин нэгэн таныг хамгийн сайн одоо хувилбарыг чинь гаргаж ирэхийн тулд гарч ирж байгаа гоё сөүл хамтрагч гэсэн үг. Энэ бол найз чинь ч ээж болно хөрхөндөө найз охингүй бол найз охин найз бандгүй бол найз залуу тэ. За банд гэж хэлэн жаашаа ер нь бол залуу. За Nine of Pentacles, Nine of Cups хүсэл мөрөөдөл биелэх карт. Та хичээн хүсэл мөрөөдөл биелнэ. King of Swords. King of Swords бол яг энэ ахгүй. Stop тэ юмыг гоё зарчимтай агаарай, том зураглаар нь хараарай, хөдөлгөтөө маш болгоомжтойгоор урагшлаарай гэсэн юм сануулга карт. Энэ сууч магадад тэгэхээр та бол ингэж тавихгүй шүү те. Шийдвэр гаргаад тавих гэж болно. Гэхдээ энэ дундлынх бол яг шийдвэр.
юу юугүй л те за хаста моржилстай гэлзуулаад алаад үе гэл за нэг ингээл шал магадгүй те ингэ нэг хэрэгцээгүй нэг юм ямар нэгэн зүйл ороод ирлээ. За жишээ авъя л да те. За тэнд айгүй юм мөнгөний айгүй тийм том ажил байна. Та тийшээ орох уу гэл тэнгүүд за ёстой энэ л яг ингээл те ёстой энэ моржил чи яг л энэ тэр нь л ёстой яг зөв гэл шоо шийдвэр гаргаад урагшлах ш. За миний ажил юу вэ? Надад энэ ажил яалаа илээ бодлоо. Нөгөө ажил нь юу вэ? Энэ ажил руу орохоор эрсдэл нь юу вэ? Ямар гэл ингээл те төмөн юма бодож жагаад хэрвээ шийдэд орцсон л та маш хурдаараа санхүүгийн асуудал санхүүгийн эрх чөлөөнд гарах тэр шийдэл рүүгээ үйлдэлчин бол хурдан байх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За тэгээд хүсэл мөрөөдөл биелэх сайхан жил гарах нэ. За ингээд 3 группийн маань уншлага өнөөдөр бол үнэхээр гоё тасархай уншлагууд боллоо. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Моржил биднийг ивэх болтугай. За баяртай.